За сайн байцгаана guys. Хэдүүлээ өнөөдөр Өннүү Нивсийн студенттэй танилцах олноо. Тэгээд энэ бичлэг ямар ч эдитгүй гатгүй явах учраас аль болох товч бөгөө тодорхой газ танилцуул явчих. Тэгээд миний харж байгаагаар бол 100 саяын нийтдээ бол 100 сая equipment бол энэ студиуд байгаа гэж ямар ч таамаглаж байгаа. Тэгээд яг одоо бүр яг хамт ингээд яг тооцоод үзье. За эхний нэлж ингээ харах юм бол манайх ингээд яг хоёр хэсгээс бүр 3 өрөөтэй. Энэ өрөө бол ийшээ бол галтгоо гэдэг ийшээ бол хоосон байгаа. Ийшээ болохоор манай энийг холтуулчих. Манайхны суудаг хэсэг яг үндсэн одоо манай сэтгүүлчд суудаг юм хэсэг байгаа. Тэгээд эхнээс нь эхлээд equipment-ийн сайхан тайлбарлаад явна. За хамгийн түрүүнд эндээс явчих. За манайхны equipment center гэдэг юм бол угаасаа дандаа MacBook-уд за ихэвчлэн өөрсдийнх зарим нь бол ихэнх нь бол компанийн зарим нь бол өөрсдийнх нь бол байгаа. За минийх болохоор жишээл MacBook Air M2 чиптэй. Энэ бэлгүүнээ бол MacBook биш шүү. Энд нэг илүү MacBook биш шүү. Энийг бас ороод илүү MacBook аа. Тэгээд энд орог ингээд сар гараа эзэнгүй ажиллаа. Угтаа бол сүлдээ төгсөн. Тэгээд сүлдээ нэг YouTube үздэг нэг ажилтай байсан. За манай бэлгүүнийх болохоор MacBook Pro байна. Одоо үйлдвэрлэхтэй болцсон хэвлэнээс гарцсан. Энд touch bar март. Энэ анх бол хэдээр авч ирсэн бэлгүүнээ? Мэдхгүй нэг 1000 орчим доллар гэлээ да. 1000 орчим доллар авчихсан. Тэг. Тийм л. Өстөр авцал гард юм чи тээ. За энд нэг юм хөөрхөн самбартай. Энэ самбар бол 100,000 их. За. Одоо ийшээ танилцсанаа. Манай халуунаг хэсэг. За халуунагийнх болохоор M1 чиптэй MacBook Air компаниг болов. Компаниг тий. Тэг өөр илүүдтэй юм байна халуунад. Халуунад өөр илүүдтэй юм алхаа. iPhone iPhone 13 юм. 13 Pro тий. 14 Pro тий. AirPods Pro 2 тань. За ингээ маа сүлдээ угаасаа нэмээ авчих хөө. Тэгээ энэ угаасаа студи дотор байгаа бүх хувь компаниг гээд бүгднийг нь ерөнхийдөө бол нэмэл явчих тий. За энэ болохоор манай чунагийн PC байна. Чунаа PC-ийг хэдээр авлаа? Нэг 9 сая тий. 9 сая яг энэ бол цэвэр 9 сая заяа. Энд чинь одоо график карт нь юу вэ? RTX 4070 хаа. Жак тий. Чунагийн график карт 4070 лөө. RTX 4070. Тэгээд CPU нь бол A9 юу вэ? Амын сүүлийн спо байгаа тулгцсан. Тэгээд за keyboard энэ нь бол жишээлбэл ингээл 500 сая үстэй. Keychron Hit Pro ч үлээ. Тэгээд энэ хоёр дэлгэцэн ингээд за энэ бол нэг 500 мянга лах. Энэ болохоор баг нэг сая 200 хаа. Тэгэхээр энэ хоёр ингээд нийлээд энэ ингээд эдэр нь ингээд баг 2.5 сая гэхээр ингээд энд ингээд 10 сая явчих. Нөгөө нэг миний 100 сая чинь баг 10% наач явчих шүү дээ. За энэ болохоор андих байна. Андих болохоор бас Pro Art нэгтэй амар том 32 инч хаа тий. Миний таамаглаж байгаагаар 32-өөс жижигхэн байна. 32 жижигхэн гэж юу. За андих болохоор энэ бол нэг бас нэг сая маягтай л баг. Тэгээд энэ keyboard бол нэг 400 мянга цангалах. За маус бол нэг 250 300 мянга цангалах. Тэгээ чи ингээд бас нэг сая орчим явчих тий. За энэ болохоор манай Michika-гийн MacBook M1 чиптэй бас Air тий компанийх тий. Тэгээд бас тэгэл Michika-гийн ширээ бол амар тийм жинзээ яваастай угаасаа. Маа Michika удахгүй энд iPhone 16 Pro авна гэд зургийг наацсан баг. Michika ямар зэрдэг лээ? XS Max. Michika болохоор XS Max. Тэгээ маад бас энэ бичлэгээр дамжуулаад маад бас Android барьдаг хүн байх нь үгүй хэдлээ харъя. Тэгээд за энэ болохоор ориглын хэсэг байна. Оригл гэхдээ данс тэнд сууж байна. Оригл болохоор их Apple-ийг хэрэгэлдэг хүн байгаа. Apple-ийн Magic Keyboard-тай, Magic Mouse-тай. Mouse нь бол нэг 300 мянга гэдэг тий. Нэг 250-аас 300 мянга. Keyboard нас нэг 250-аас 300 мянга. Оригл өөрөө M1 чиптэй MacBook Pro. M1 Pro чиптэй л бүр. M1 Pro чиптэй MacBook хэрэгэлдэг. За энэ хүн байна. За энд манай Android-оос огцом шилжилт хийж орж ирсэн хүн байгаа. Маа тэнгэрээ маа үннүүгийн хамгийн том нурцаарай. Тэгээ 14 Pro хэрэгэлдэг. Саяхан авсан цоош нэрээ. Тэгээд тэнд нэг уул нь түрүүний M1-тэй Air байгаа байхгүй. Тэгээд тэнгэрийг авах гэхээр би ингээ лаптопыг хэрэглэхгүй энэ дээрээ дасцсан гэд ийм лаптоп хэрэглэж байгаа. Юуны хаанхын лаптоп билээ? Lenovo юу? Dell-ийнх юм уу? Dell-ийнх юм байна. Intel. За.
За манай энэ хэсэг нэг иймэрхүү. За ийшээ бол гэх юм бол энд одоо хамгийн үнэтэй юм гэх юм бол энэ зурагтлах шүү дээ, тий. Зурагтуу. Тий. Энэ зурагтлах шүү. Redmi-гийн 42 инч лүү энэ. Наадахны чи энэ ч юм байна. За энэ мэдгүй 42-оос том юм уу 42 л харагдчих. Энэ бол нэг сая хэдэн зуутай л баг тий. Бэлгүүнээ энийг хідээр авч ирсэн. Дэлгэц ТV телевиз. За нэг 800-аас саяын хооронд л байгаа юм байна. За энэ болохоор манай ерөөсөө бүх энэ өннүүгийн контентыг бичдэг софтбокс гэдэг үстэй тий Жак. Softbox. Гэрэл одоо. Энэ бол нэг хиттэй юм бэ. Nanlite F5 300B гинэ. А? Асна. За. Үнэ нь хэдий? Үнэн нэг сая 500. Үнэн нэг сая 500 орчим байна. Дэг нэг сая. За яа хоёрсаа. Хоёрсаа хүрэх үү? Сайн мэдгүй. За нэг сая 700-аас сая 500-аас 2 сая гээл боцчих юм. За энэ ингээ буудлангууд бол угаасаа нэг хэд юм дээ нэг 500 600 болох тий. Нийлээд үгүй юу? Бас үнэтэй тий энэ чинь. Энэ гэрэл мэрэл бас ч сайгүй үнэтэй бах. Энэ гэрлээ гэдэг. За номогийн лаптопыг харцгаа. Номо бусад ажилчдаас арай өөр лаптоп хэрэглэдэг. Бас компанийнхаа тэгснэ ийм нэг чиптэй MacBook Pro. Энэ минь яац юм бэ? Энэ юу юм? Энэ бүрийг шилждэг юм те дисплей хоорондоо. Чи өөрөө энэ сайхыг ашигладаг юм уу? За намаа AirPods Pro-тэй, iPad-тэй, iPhone-тэй. iPhone хэдлээ? 13 Pro. Гахалтай. Намаа бол манай хамгийн олигорх юм. За ийш оръё. За энд бол одоо окей за дотоо мартсан юмнууд бас байна. Энэ нэг Pens тоглоулагч байгаа. Энэ нэг сая яг сая төгрөгийн үнэтэй. Тэгээ магадгүй одоохондоо нөгөө нэг юм AUX-аар залгадаг спикер байхгүй болохоор бид нэрийг ажиллуулахгүй байгаа л. Уул нь дээр нь энэ хоёр нэг jack авчирсан нэг хоёр дээр үеийн modern talking-ийн хоёр Pens байна. За тэгээ одоо ийш явъя. Бидний галтгооны хэсэг. За энд дээр бид нар нэг юм хөөрхөн локертэй энийг нь харлаа. Энд ингээд нэг бүгд локер мокер амар гойлж хангалдаг. Тэгээ энэ болохоор одоо манай Michika-гийн локер. Энэ сүүл давхуулсан зураг энд наач энийг харвал. Тэгээд энэ болохоор манай Малкогийнх байна. Энэ болохоор манай энэ ерөнхий редактор Лажигийнх байна. Энэ болохоор Тэнгэрийн их шүү дээ. Энд ингээд локертэй энийг бас нэг 500 400 мянга. Тэгээд за энд болохоор нэг юм бидний зүгээр нэг юм галтгоогоо бид нэг сүстэд огчулж чадаагүй. Гэхдээ галтгооны одоо спонсор байгууллагууд байх юм бол манай өнөөтэй холбогдоор бид нар галтгооны тавилгагүй байгаа шүү. Тэгээд энэ нэг сүүл бид нар гоё кофе чанагч авсан. Хагас механик. Хагас автомат механик гинэ. Тэгээд энэ дээр болохоор бид нар бүх кофе мофи гоё эндээс ингээд уучдаг. За энд болохоор пэйж байна. За нэг тэгээд нэг хөргөгчтэй ус цэвэршүүлэгчтэй. За ингээд энэ хавийнх ингээд нэг нийлээл нэг усрэл нэг 4 сая май өрхүүл 4 сая л биш. За нэг тиймэрхүү юм шиг байна да. Яг ингээд тоосон чи манай офисын мөнгө юу чинь амар бага юм шиг. Тэрүүгээр баахан хөлнүүд байна камерны. EcoFlow энийг ярих хэрэгтэй. За EcoFlow байна. Энэ бол одоо ямар ижидтэй мэдтэй гэдгийг нь бол манайх мэдчихэж шүү дээ. Тэгээ би энэ дээр нөгөө нэг миний сториг оруулчихгүй эсвэл тээ. Тэгэл за энэгээр баахан ингээд бидний продакшны нөгөө нэг баахан гэрэлний хөл, камерны хөлнүүд байна. Эдгээр чинь тэгэл хөөрхөн ингээд нэг нь бараг нэг 150 мянган өстэй тий. 50 мянган, 100 мянган янз бүрлэх. EcoFlow бол одоо энэ чинь 3 сая үнэтэй шүү дээ тий. 3 сая EcoFlow. За ингээд эхэлж ин да. Тэгээ ийш ингээд харах юм бол манай офс амар цэлгэр. Энд чи хэдэн метр квадрат левел гүнэ? 120 морилох тий. 120 метр квадрат. Гадагшаа лук нь ингэж харагдав. Гадагшаа харуулж болох юм. Тин тараа нөгөө экскаватораар үеийн юу яаж. За цэцэт. Тэгээд энд болохоор одоо манай продакшн өөрөө гэсэн үг. Манай бүх одоо юунууд болдог. Саяны тэр нөгөө нэг үзүүлдэг хэсэгт бол бид нэр хурал мурлаа хийгээ жоохон чийлж мэлэрэг кино манай үздэг тийм хэсэг байгаа. Энд болохоор манай продакшн
багийнхан ер нь бол байдаг. Тэгээ бүх equipment нөгөө нэг үнэтэй камер, тэгээ гэрэл мэрч бас бүгд энд байгаа гэсэн. За хамгийн эхлээд энэ подкастын микүүд байна. Бид нар подкастнаас ахуулаад тэгээд бүр ийм богино нөгөө нэг Instagram Reels-үүдээ хүртэл хийхдээ мик ашигладаг. Энд чинь нэг $200 илүү жак. Энэ микүүд энэ Rode podcast тэр мик гэдээ хайхаар байдаг санагдаад байна. Нэг нь эсвэл $50-60 ч илүү за дараа нь сүлдээ үнийг нь харж агаад хийчихэрээ. Тэгээ энэ микээс бараг 5 байгаа лөө. Энэ 4 байгаа. Тэгээд за энэ болохоор Жак-ийн PC байна. Жак, PC чи хэд юм бэ? Юу өмнө Тэ. 10 сая. За Жак-ийн PC бас нэг 10 сая юм. График карт нь юу юм? Жак, график карт нь юу юм? RTX 3060 гинэ. TI гинэ. CPU юу юм? CPU юу юм бэ? i9 13 дугаар гинэ. Нэлийн хамгийн сүүлийн CPU байх шиг. Тэгэл нэг Жак бол нэг иймэрхүү суугаал. Энэ дээр болохоор маа Жак зураг даарна. Тэгээд видеого эдитлэн, видеографер хийн, хажуунаас фотографер хийн. Маш олон төрлийн авиас дүн байгаа. За энэ софтбокс энэ хэд илээ? Наад чинь миний тэгээд 400 мянга орчим гинэ. За энэ болохоор юу вэ? FX30. FX30 те. Үнэн нь хэдий? 5 саяас 6 сая хооронд байгаа юм. Гэхдээ манай үндсэн камеруудыг манай Ананд Чунаа хоёр яг одоогоор өөр зураг авалт тэгээд аваа гарцсан. Бид нар энэс гадна FX3 тэгээд Sony A7 хэрэгэлдэг. Тэгээ өөр техник камера байгаас тээ. За нэг тийм 2 камер хэрэгэлж байгаа. За FX3 ч болохоор бүр аим юм тий 10 сая. 13 сая, 12 сая. Тэгэхээр чин баг одоогоор ингэ шууд ингээд хүрсэн байгаа нэг 50 сая юм уу тий. Тэ хөрхүү. Тэ дараа нь сүлдээс бодож үзлээ та. За сүлдээгийн PC. За график карт юу вэ сүлдээ? мэдгүй шүү. Сүлдээгийн график карт юу юм? Наад чинь digэн боцтой. За энэ 30-аар л юм байна зүгээр 30-аар. Тэгээ CPU нь юу юм? За харчил та CPU-гийн. За CPU нь i7 10 дугаар үе гинэ. Тэгээ график карт нь болохоор юу вэ? Сүлдээ график картаа ашигладаг юм байна шүү дээ. Сүлдээгийн график карт салтсан байна шүү дээ эндээс нь. Энэ дээр гарч ирэхгүй шүү дээ. XDiag дээрээ. DXDiag гэдэг чинь. Байхгүй. Сүлдээгийн график карт холбоог өөр юмдаа холбогдсон юм шиг шин. За эн чинь тэгээд юу юм бэ? Энэ нэг 7-8 сая өрөх хаа тий. Тэгэхээр ингээд нэг бодохоор ч нэг 50 сая майл хавцаа болж байгаа юм шүү. Тэгээ энэ офисын түрээс чинь өөрөө бараг нэг 10 хэдэн сая тий бараг 20 сая май өрөх хаа. Тэгээ чи бараг 120 хэдэн метр квадрат илүү. 120 хэдэн метр квадрат хаа. За тийм л байна да. За ингээ үннүүгийн институттэй танилцсанд баярлалаа. Тэгээд удахгүй технологитой холбоотой контентуудаа бид нар араас нь хийн. Тэгээд энэ дашин бас хэлэхэд биднээс нэг яг tech review хийдэг нэг тийм өөрсдөө яг нэг тийм юутай community-тэй холбоотой гэж байгаа. Тэгээд нөгөө нэг Discord group-тэй байж байгаа. Тэгээд өөрсдийнхөө авсан tech-үүдтэй холбоотой гоё review-үүд энэ ингэ санагдаа тийг санагдлаа гэдэг юмудаа хэлээд тэгээд тэрийг нь бид нараас гоё контент болгож төлөвлөж байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой бас контент уудахгүй орох. Тэгээд Apple Vision Pro бид нараас тестлэх гэж байж байгаа. За тэгээд подкастуудаа одоо яг сонгуул дуусж байгаа болохоор яг идэвхтэй хийгээд эхэлнэ. Тэгж бодож байна. За тэгээ дараагийн контент руу уулзцгаая. Бай.